Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Би Тамч мөнх баясгалан байна. Манай өнөөдрийн энэ удаагийн дугаарт Инэрэл Нэнгүүлсэл оюун бэлгийн төвийн тэргүүн Ажаагигийн урагдан оролцож байна. Танд орой минь хүргэе. Баярлалаа. Та нар өнөөдөр энэ сайхан завшаа гаргасанд би маш их баярлалаа. Одоо энэ ТV-г үзчихсэн хүмүүст бас орой минь хүргье. Ажаагигийн намтаас жоо уншиж үзлээ. Бас бүгдийг уншаагүй. Тэгэхээр Ажаагийн гэдэг үг маань одоо Зонхол бурхны аавын нэр юм байна. Та тэр талаар бас манай үзэгчдэд тайлбарлаж өгч. Одоо Ажаа гэдэг бол төвд үгээр аав гэсэн нэр утга байна да. Бас Монгол үг дотор ч Ажааг бол бас манай Монголын баруун хэсэг газар бол аав гэгээд ойлгож байгаа шүү дээ. Тийм болох нь Ажаа гэсэн одоо аав гэсэн нэрлэг хэлдэг. Зонхоо богдоо бол одоо шаран шажина одоо эзэн гэдэг юм буу юм байна. Тэгээд одоо шаран шажин гарсан дараа бол зонхоо богдод бол хойд дүрэг байхгүй. Тэгээд одоо бурхан шажин шүтжсэн хүмүүс үлээ одоо энэ шаран шажин шүтжсэн хүмүүс зонхоо богдын ээж аавын хойд дүр одоо шавнырын хойд дүрийг бас игээд дахиад тодруулаад игээд гэгэн болгож байгаа. Жишээлбэл одоо далай богд, банчин богд гэх байгаа. Далай богдтой банчин богд бол яг одоо бүр зонхоо богдын хоёр бүр одоо чавхал шавын одоо хойд дүр нь байдаггүй юу. Тэгээ би бол одоо Ажаагийн ингээд одоо би бол 8 дугаар нь байна. Одоо зонхоо богдын хойд дүр нь байна гэгээ тодруулсан юм аа. Таныг хэдэн настай байхад Ажаагийн нэр тодруулсан бэ? Би 2 настай дээр гомбонки дээр явсан. Тэгээд одоо тодруулуулаад би бол 1950 онд төрсөн хүн. Би өөрөө бол Монгол хүн. Дээд Монгол гэдэг Бүхнөрийн Монгол хүн гэдэг байгаа. Тэгээ 2 нас дээр би 2 нас байх дээр тэгээд манай одоо гомбонки гэдэг та сонсчихсан байлгүй да. Одоо монголчууд бол зөндөө яваад мөргдөг. Утай гомбон гэх хэлээс үүдэг. Одоо утай гэсэнтэй гомбон гэсэн тустай газар байдаггүй юу. Гөөлчг одоо дээд үед бол хүмүүс тэгээ мөргөх нь тийм замаар явдаг болох нь утай гомбон гэх нэг шинг юм бодогдоо суудаг. Би бол яг гомбонки дээр байсан. Тэр гомбонкидийн одоо эзэн ламын нэрийг бас Ажаагийн гэдэг дуудаг. Одоо миний дээд дүр байна да. Тэгсэн чинь таал болоод одоо барга энэ 1948 49 он таал болсон юм байх юм байна. Тэгээд одоо 1951 52 гэх дээр одоо тодруулуулаад тэгээд би одоо гомбонки дээр явсан юм очтой юм аа. Би таны намтрыг уншиж байхад нэг сони юм олж мэдлээ. Таныг анх 2 настай байхад 10 дугаар банчин богд тодруулсан юм байна. Тэгээд тухайн үед бол за бас болохгүй энэ арай болохгүй байх гэж дахиад 2 жилийн дараа таны хүүхдүүдийн нэрийг замбаа гурлан тийж ингэж зэгсрээд гаргаж ирэхэд таны нэр дахиж гарч ирсэн гэж уншсан. Энэ үнэн үү? Та энэ талаар нэг сонирхоод. Бараг тийм байна да. Гүйлч арай тийм заахан биш. Ийм учиртай юм да. Одоо манай нутгад гэдэг юм бо төвд нутгад бол монголч адил да. Тэр үед бол гэгэн тодруулахын ямар хүн одоо тодруулах хэрэгтэй энэ бас нэг том асуудал байгаа да. Тэгвэл одоо төвд нутгад бол одоо далай богд, банчин богд, монгол нутгад бол одоо 9 дугаар богд байгаа ш та. Одоо ийм богд хүмүүс одоо игээд тодруулах юм эрхтэй гэдэг юм бооч хүмүүс бас ийм том гэгээчүүсээр одоо игээд богд хүнээр тодруулах юм хүсэл байдаг. Тэгээд одоо би бол одоо 10 дугаар богд банчин богд байна да. 9 дугаар банчин богд бол гомбомд морлж иж таал болсон гомбонд арай биш та гомбоос ор газар. Тэгээд одоо 10 дугаар банчин богд бол тодруулсан дараа гомбонки дээр байж ясан да. Тэр үед бол тэгээд 52 онд байх юм байна. Тэгээд одоо тодруулах гээд тэгээд банчин богдод хүсэлсэн байх юм байна да 10 дугаар банчин богдод. Хүсэлсэн чинь банчин богдод тэр үед бас нас нь бага байгаа. Надаас одоо 12 нас ах байдаггүй юу? Одоо байсан болов. Тэгээд банчин богдод хүүхэд байх тэр игээд одоо
бас одоо Ажаа гэгэнийг тодруулахаар тийм хичээл мичээлтэй тэгээ хичээл завсраар бас одоо амарж явахт наадад игээд сууж ирсэн байх юм байна да. Тэгсэн чинь одоо ажаа гэгэнийг тодруулах хүн гээд одоо албан бичгээр игээд яваад хүсэлсэн байх юм байна. Тэгсэн чинь Банчин богд бол за нэг харандаа аваад тэгээ нэг улаан харандаа аваад тэр нэрийн дээр игээд таваад нэг 10-аад нэр байсан байх юм байна да. Тийм дээрээс нэгэн дээр одоо энэ мөн гэдгээд шууд зурсан. Шууд зураа тэмдэглэсэн байх юм байна. Тэгэхээр бол одоо ерөнхийдөө би сая хэлжсэн одоо Төвдөн нутагт бол далай богдтой Банчин богдыг бүр их шүтдэг бурхан шингээгээ шүтдэг байлаа. Тийм болох нь игээ тэмдэглэж бол мөн тэр одоо албаар болчихсон байдаггүй юу. Гүйлч Банчин богдын одоо яг одоо багш нь одоо тэрийг зөвшөөрсөнгүй энэ болохгүй гэд. Дахиад юу хийх хэрэгтэй гэдэг яг хэлсэн. Тэр утгын юу ангих тэр яг одоо Банчин богдын хажууд байсан багш нь Жаяг багш гээд миний наац байдаггүй юу. Тэгсэн чинь наац нь санаа зовж яадаг юу ангих тэр миний одоо зээ игээд одоо гигэн болчихвол одоо Банчин богдод тэгэх тэр 12 настай байх юм. Энийг одоо би одоо энэ дотор нэг юм хийчихлээгээд бас игээл санаа зовоод нэг хилам гарчих гээд тэгээд тэр болохгүй гэдэг ирсэн байх юм байна да. Тэр болохгүй гэхээр тэр хүмүүс одоо болохгүй гэдэг төгөхгүй шүү дээ. Одоо яавал ч тодруулах гэртэй гээд тэгээ албан ёсоор одоо тодруулах гэртэй гээд тэгээд дахиад бас албан ёсоор яадаг гэхээр тэр үед бол бараг нэг одоо замбаа гээд байгаа шүү дээ. Одоо 10 гурал байгаа да. 10 гуралаар ийм нэг юм 3 монголын хийгээд ийм гурван өрөл хийгээд тэгээд 3 хүүхдийн нэрийг сунгаад аваад цаасан дээр бичээд тэр замбаан дотор хийгээд игээд адилхан юм хийчгээд тэгээд нэг одоо нэг аяг тийм нэг аяг дотор төвдөг юм байна да. Нэг юу гэдэг юм бэ нэг өндөр барьцтай тийм нэг аягын дотор тавиад тэгчгээ тэр аягын нэгээд одоо алтан шар торгоор игээд бүтээгээд тэгээд тэрийг одоо игээд бүр сайхан лац мацаар игээд наагаад тэгчгээд одоо бурхнаа өрөөнд тавиад ном уншаад тэгээд ном уншсан дараа нэг сайн өдөр гэдэг игээ тэмдэглээд аваад тэр өдөр нь бол одоо Банчин богдыг бас 12 настай байсан дахиад залаад тэгээд одоо манай сүм хийдийн одоо том хүмүүс бүр ирээд тэгээд бас яг хуу тэр 3 хүүхдийн нарт одоо ээж аав нар бас байлгүй да. Тэгээд тэр нутгийн бас төлөөлөгжсэн хүмүүс байсан. Тэгээд тэр өмнө нь дахиад тэрийг одоо ном уншиж ийгээд тэр 3 нэрийг игээд одоо тэр нэг аяган дотор байгааг хэлж ялаа ч та. Тэгэхээр тэрийг игээд Банчин богд бариад игээд ном уншиж ийгээ эргүүлэхдээ тэр 3 нэр нь игээд Монголоо одоо 3 тийм үрэл байх юм чинь нэг эргэжээж нэг нь одоо ишраад гараад идэггүй юу. Гарсныг одоо бас лам нар игээд хүлээгээд аваад тэгсэн онгоол болсон чинь бас дахиад миний нэр байна гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь одоо тэгээд одоо 8 дугаар одоо ажигийн тодруулсан гэдэг. Албаар тэгээд тэмдэглэсэн юм аа. Албан ёсоор тийм. Тэгээд таныг тодруулах яг тэр үед чи одоо хятадын соёлын хувьсгал нэлээд хүчтэй явж исэн он цаг байх юм. За тэр тийм. Тэгэхээр таны багш нар одоо танд ном заахтаа бол нууцаар зааж исэн. Одоо Цүлтэм, Лагсам Римбүчи, Жаяг багш гэх хүмүүс нууцаар ном заасан гэдэг та тэр дурсамжаасаа хуваалцаж. За тэр бол ийм учиртай. Одоо 52 онд би одоо Гүмбэнхий дээр очсон шүү дээ 2 настай байх дээр. Тэр үед бол одоо гэтэд одоо Төвдөн нутгийг эзэлчихсэн байлаа да. Гүйлч одоо арай цаг бол тийм нэг шүрүүн байсангүй. Ийм сумхийд байсан. Тэгээд одоо сумхий дээр ном зам уншижсэн. Би бас 2 насаас яваад одоо 8 нас хүртэл 1958 хүртэл Гүмбэнхий дээр лам болоод ном сураад тэгээд байж исэн да. 58 оноос одоо их улс төрийн хөдөлгөөн хийгээд тэгээд шашин дээр бол их хэцүү болсон. Тэгээд одоо сум хийдийг хаагаад тэгсэн манай одоо лам хуургыг бариад шорон тавиад миний багш нар та сая хэлжсэн Жаяг багш маань миний багш байна. Тэгээд бис над ном заасан гак заасан ном гакын ном заасан одоо Цүлтэм Лагсам гэдэг энэ миний багш байна. Энэ хүнийг бас шорон төвсөн. Тэгээд бүр одоо байсан цугийн шорон төвсөн да. Тэгээд би бол тэгээд сум хийдгээ байхгүй болгосон. Тэгээд
ном бурхандыг одоо шажин шүтдэг тийм чөлөө байхгүй болчихсан. Тэгсэн чинь одоо ламнар болвол яавалч одоо лам хувцас өмсч болохгүй, лам хувцас өмсөд тэгээд бурхан шажин шүтвэл мохор сүзгээд игээд болохгүй. Тэгээд хэцүү асуудал болоод тэгээд одоо би баг байсан чинь 8 нас байсан гитийн сургуульд явуулсан да. Тэгээд гитийн сургуульд яваад одоо сураад тэгээд тэгжээж одоо 1960 66 гэх дээр одоо соёлын хувьсгаад ирсэн юм аа. Тэгэхээр одоо бидэн бол би бол 16 хүрчихсэн байна. Манай багш нар бол шороноос гараад бидэн хамт одоо тараад одоо тийм тараачин болоод сууж байсан. Тэгээд сум хийдгээ байхгүй. Чөлөө байхгүй. Ишин тийшин явж болохгүй. Одоо лам Хэдэн жил та тарайчихсан? Би бараг 16 жил тараачин болоод суусан да. Тараад тэгээс суусан юм аа. Тэр үед одоо манай багш нар нууцаар бас ном зом заагаад л байсангүй юу. Та тэр тухайг хэлж ил байх юм байна да. Тэгээд суусан. Тэр бол манай багш нар хэлээд одоо залуу хүмүүс та нар одоо ийм тиймгээ шалтгаан гаргаж болохгүй. Өөрөөсөө эрдэн сурах хэрэгтэйгээд тэр хэцүү үед одоо ном зам сурж ингэж болохгүй шүү дээ. Мохор сүзгээд бүр их хэцүү болно. Тэгвэл ч нууцаар нэг заахан ном зам заагаад л тэгээд сураас суусан да. За тийм. Тарайчин байх тэр он жилүүдэд ер нь хэцүү байсан уу? Аль хэрэг хавчлага дарамт байсан бэ? Их хэцүү байсан. Их хэцүү байсан. Одоо тэр одоо манай Монголд бол тийм байхгүй юм байна да. Одоо тэр гэтэд бол нэг коммун гэдэг одоо англиар коммун гэж байна шүү дээ. Одоо people's commune гэдэг нэг болгочихсон. Тэр коммунд дор одоо аймаг шиг юм аймагаас арай бага. Одоо тэрийн дор бас нэг игээд баг игээд байдаг. Тэр дотор бол нэг дарга байдаг да. Тэр дарга нь одоо эрхтэй чөлөө тэр даргаас одоо чөлөө мэдүүлэх хэрэгтэй. Ийш тийш хаач явж болохгүй. Тэгээд мөн өглөө босоод мөн таржсан бол газардаа яваа тарах хэрэгтэй. Тэгээд ирсэн дараа бол хаач явж болохгүй. Бүр чөлөө байхгүй. Тэр дотроос одоо өлөө одоо жишрүү гэгэн гэжсэн одоо том лам болж исэн хүм баг шиг болж исэн хүмүүсийг малхаа өмсүүлж ингээд малхааг үзэх юм байхгүй да. Нэг малгай өмсүүлчихлээ бол одоо бүр муугаар тэмдэгдсэн байдгүй юу. Тэгчгүүл бүр одоо чөлөө байхгүй. Хүн өмнө үг хэлж болохгүй. Тэгээ заримдаа энэ хувцас дээр энэ юу гэдэг нь энэ хүн малхаатай ийм оёд бүр игээд оёд төвчсөн байгаа. Нэрийн бичээд ойчсан байгаа. Тэгвэл одоо ямар хүн үзүүлчих тэр одоо игээд муу хүн бангаад тэгээд оромдчихсан шүү дээ. Тийм одоо асуудалтай тэгэл байж исэн да. Хөхнүүрийн тэнд байсан гэсэн үг үү? Тийм. Одоо би Хөхнүүрийн Монгол гэх хэлдэг шүү дээ. Дээд Монгол гэдэг. Одоо юугаар хэлвэл одоо дуудлагаар хэлвэл Хөхнүүрийн мужид гэдэг дууддаг юм да. Манай бол Гүмбэнхийд бол яг одоо Хөхнүүрийн мужид байгаа. Тэгээд таны хятадын одоо шашны тэргүүнээр бас өргөмжилсэн байхын тэр хідэн он бэ? Тэр одоо 80 оноос одоо цаг түр арай өөр болсон уу? Зөөлрсөн үү? Цаг зөөлрсөн. 80 оноос одоо юу хийсэн шүү дээ. Одоо Моозодун одоо гитийн тэргүүлэгчдэг одоо нас орсон байдгүй юу? 80 76 онд юм бо нас орсон. Нас орсон дараа тэгээд одоо 80 онд гэх дээр арай чөлөөтэй болсон. Тэгээд одоо сум хий дахиад сэргээгээд лам хувраг болвол одоо сум хий дээр явж сууж болох юм болгоод тийм дараа тэгээд бас одоо шашина холбоо болвол дахиад сэргээгээд тэгээд бурхан шажина бас холбоо гэдэг байдаг. Тэр бол одоо дээд одоо төв засах одоо Бээжинд байгаа. Түүнээс уруу хуушаа ирэх нь одоо нэг мужид дээр бас байгаа. Би бол мужидын Хөхнүүрийн мужидын одоо бурханы шажина дарга Бээжинна одоо энэ төв одоо бурхан шажина дээд дарга игээд суусан юм аа. Ихэд одоо ийм чөлөө өгөөд асууж байсан. 80-ад оны тэр 80 оноос эхлээд 80 оноос эхлээд тэгээд би бол 98 хүртэл одоо тийм богдод байсан да. Тэр үед бол тийм юутай байсан. Тийм одоо 98 онд та Америкийн нэгдсэн улс руу цагаачилсан байсан. Тэгээд далаа багшийн тусламжтайгаар цагаачилсан гэсэн яаж цагаачилсан бэ? Тийм байна.
одоо та тэр миний түүхийг бүр сайхан онцсон байна. Тэгвэл ч бас би өдөө одоо бүр тодруулаад хэлье да. Энэ юм учиртай. Одоо би сайхан хэлжсэн. Одоо манай төвд нутагт бол одоо Банчин богд, Далай богд гэх хоёр том богд байгаа шүү дээ. Одоо манай Монголд бол 9 дугаар богд гэдэг байгаа шүү дээ. Энтэй адилхан ийм хоёр тав одоо гол богд байгаа да. Тийм болох нь энэ түүхтэр бол яадаг вэ гэвэл одоо жишээлбэл Далай богдод таал болдгийн болоод одоо Банчин богдол одоо тэр хойд дөрвийн таах юм эрхтэй хүн байгаа. Банчин богдоос өлөө байхгүй. За Банчин богдод таал болдгийн болоод бас адилхан Далай богдол одоо тодруулах юм хэвээр байдаг юм аа. Тэгсэн чинь одоо 80 оноос одоо гэтэд одоо төвд нутагт бол энэ заах нь одоо чөлөөтэй болоод бурхан шажин нэгдээд одоо сайхан болоод сумхийд дахиад сэргээсэн шүү дээ. Тэгэхээр Банчин богд бол их одоо буян хийсэн юм аа. Одоо төвд нутагт тэр сумхийдийг дахиад сэргээгээд лам хуурагд одоо боловсруулалтай болгоод одоо тэгээд гагц шашин гэсэн биш одоо үндэсийн төлөө бас Монгол төвд одоо ямар хүнд боловч их тус хүрээд одоо төлөөлөгөөд одоо дээш яваад үг хэлээд тэгээд их тэгжээсэн. Тэгж яагаад гинтхэн нь одоо 1980 онд тэгээд таал болчихсан. Банчин богд таал болсон. Таал болсон дараа тэгээд одоо хүмүүс бүр их санаа зовоод уулаад тэгжил байлаа да. Тэгээд одоо яах вэ? Хойд дөрвийн яах вэ гэд хойд дөрвийн болов одоо Далай богдоос одоо тодруулах ёстой. Гүйлж Далай богд одоо гадаад байсан чинь одоо Кэтийн засгийн газраас хүлээгээд авахгүй шүү дээ. Бүр сүүлд болов одоо Кэтийн засгийн газраас одоо өмнө нь болов яах вэ? Далай богдын саналыг авъя гэж хэлжсэн да. Тэгээд одоо та мэдчихсэн байх уу? 1989 онд юм бо Тянаманд одоо бүр тэр оюутны нэг хөдөлгөөн хийсэн шүү дээ. Арч хийсэн шүү дээ. Тийм дараа бүр одоо Кэтийн одоо улс төрийн асуудал бүр их чанга болоод тэгээд энэ Далай богдыг бүр тэр чигээр одоо бүр эсгэрэг хийгээд Далай богдоос одоо тодорхойлсон тийм одоо Банчин богдыг бол бидний Кэтийн засгаас хүлээгээд авахгүй гэд игээд одоо тэр үед бол Далай богдоос нэг тодруулчихсан байгаа. Одоо Банчин богд энэ байна гэдгийг тэмдэглэсэн байгаа да. Тэгсэн чинь Банчин богдын хойд төр бол хоёр болчихсон. Кэтийн засгийн газраас нэг тэмдэглээд Банчин богдыг одоо Далай богдод тэмдэглэсэн түүнийг одоо бүр одоо шорон тавьсан бо хайн тавьсан бо одоо хүртэл одоо алга болгочихсан. Сургаггүй болгочихсан. Хүүхэд байсан уу тэр хүн? Далай богдын тодруулсан Банчин богд хүүхэд байсан уу? Хүүхэд 6 настай хүүхэд байсан да. Тэгээд одоо бүр сургуй болгоо. Хаан төрсэн хүүхэд байсан? Төвд нутагт одоо Ласа гэж та сонсч ирсэн шүү дээ. Ласагийн өөрд газар да Нагчу гэсэн хүний газар төрсөн юм аа. Тэгсэн тэндээс ээж аавтайгаа гүүтэн гурвыг одоо бүр хаа явуулчихсан сургуй. Одоо хүртэл сургуй. Одоо мэдэхгүй тийм болгочихсан. Тэгчгээд одоо Кэтийн засгийн газраас Банчин богдын хойд дүргээд нэг ингээд 11 дугаар ингээд тодруулсан байдгүй юу. Тодруулах дээр олон нийт одоо сүсгтэн чинь хүлээгээд авчдахгүй. Энэ бол яагаад нэг шажина асуудал шүү дээ. Одоо нэг улс төрийн нэг одоо нэг ноён дарга тийм сонгож асан тийм биш. Тийм болох нь одоо энийг хүлээгээд авчдахгүй болох нь тэгээд Кэтийн засгийн газраас түүнийг мэдчил байгаа да. Тэгээд одоо намайг одоо та одоо таны нэрийг гэдэг юм боо чиг тань одоо энэ ноёныг одоо сайхан дэвшрүүлье. Тэгвэл та бол одоо Кэтийн засгийн газрын одоо энэ юу гэдэг лээ шашина одоо бурхан шашина тэргүүн болоо. Тэгээд та одоо энэ 11 дугаар Банчин богдын одоо багш бол гэд яг бол танаа одоо нагаацаа бол одоо 10 дугаар Банчин богдын багш байлаа. Та бол энэ 11 дугаар Банчин богд одоо Кэтийн засгаас тодруулсан энийн багш болоо. Тэр Монгол хүн байсан уу? 11 дугаар Банчин богд төвд хүн байсан. Тэгээд одоо надад нууцаар игээд хүсэл гаргасан байдгүй юу. Тэгэхээр би тэнийг хүслийг авч чадахгүй. Тэгээд одоо хүлээгээд авч чадахгүй. Тэгээд 1998 онд одоо бүр нууцаар цогтод гараад Америкт яваа цангалчилсан да. Юм очроо. 11 дугаар Банчин богд одоо байдгүй.
байгаа. Одоо хоёр байгааг хэлж байгаа шүү дээ. Тийм. Үнэн гэж хэлжсэн одоо далай богд одоо Тодруулсан нь байхгүй. шашина одоо энэ алвар гэдэг юм буу алвын ясаар одоо тодруулсан тэр бол одоо бүр сургуу болсон. Одоо Хятадын засгийн газраас тэмдэглэсэн тэр бол байгаа. Бээжинд байгаа. Та далай богдыг тодруулаагүй учраас тэр Хятадын засгийн газраас зааж өгсөн Банчин богдод юу одоо ном сургаж багш нь болохоос татгалцсан юм уу? Тийм учраас харин одоо энэ бүр бидний бурхан шажин шүтжсэн хүмүүст их хэцүү асуудал байдаггүй юу? Би өөрөө шүтжсэн хүнийг өөрийн багш гэд бодно. За тэгээд одоо энэ багш болох нь багшийн боловсрын төлөө бол би одоо яаж одоо тус хүрэн да. Гүйлч би шүтдэггүй, би сүзгэлэхгүй, итгэхгүй нэг хүүхдийг одоо танай багш бай ингээд би та одоо энэ хүнийг одоо боловсруулахыг бол одоо надад их хэцүү асуудал байдаггүй юу. Тийм болох нь улс төрийн асуудал да. Тэгээд тийм их улс төрийн даралтал болоод тэгээд би одоо гарч ирсэн юм аа. Та яаж Хятадын нутгаас гарсан бэ? Тэр бас их төвхтэй байсан да. Би тэр үед бол одоо Хятад заахан чөлөөтэй болоод ийм одоо лам хувцас орхим жишээ гэдэг да. Ийм бол өмсөж болдгийм байсан. Тэгээд би зөндөө өмсөө суудаг да. Тэгэд би явхаар төвөөд одоо би хаана гарах уу гэд би төрүүлээд одоо засгийн газар бигээ чөлөө мэдүүлсэн байдаггүй юу. Би залуу байгуулч одоо би тэтгэврт гарья. Одоо би бол энэ улс төрийн юм дотор асуудал дотор би өөрөө сайн дураараа орох гэжсэн биш та. Та нарыгээ толгой дээр төвчих нь би энэ их юуг одоо би хариуцаж чадахгүй юм байна. Одоо тэгвэл би чөлөө мэдүүлээ гэсэн тэр засгийн газраас бүр чөлөө өгөхгүй. Та нарт тэтгэврт гарч болохгүй. Яавал ч одоо ийм нэр өгсөн байж ах хэрэгтэй тэгээд би одоо гарыг гээд одоо хаана явах юм бэ гээд одоо мэдэхгүй. Тэгээ миний нэг шав байсан да. Тэр бол нэг гадаг улсын хүн байсан. Тэгээ тэр хүнд хэлээд одоо нэг тус хүргээд. Тэгээд одоо явдгийн бол одоо хаана явах уу гээд одоо бүр тэр үед би бол Хятадын засгийн газраас бас албаар одоо ийш тийш явж яадаг. Одоо өнөөдөр бол жишээлбэл төвдөн нутагт төвд хүн бо Монгол хүн бол гадаа явна гэвэл бараг паспорт хийгээд өгдөггүй шүү дээ. Явж чадахгүй байдаггүй юу. Тэр үед бол бидэнд бол паспорт байсан. Одоо би нэг сум ноён гэдэг юм нэртэй шүү дээ. Тийм болох нь бас тийм юугаар бас нөхцөл байсан да. Гүйлч виз байхгүй бол явж чадахгүй шүү дээ. Тэгээ би бол анх одоо Америкт явъя гэж бодсон. Ямар учирг бол Америк заах нь одоо хөгжилсэн нэг талаас бас чадaltaй тийм улс байх нь тэнд хүрсдэг юм бол одоо цагаалчилдаг юм бол тэнд захан батлах юм байна гэдэг бодсон да. Бат байх юм байна. Тэгээд явъя гэсэн чинь виз авч чадахгүй. Тэгээд миний тэр шав хэлээд одоо нэг газар л байна. Та явах юм сонгол байна. Одоо хаа явнаг бол одоо энэ өмнө Америкийн одоо Гватемала гэдэг улсад явж чадна гэдэг. Тэр ямар утгыг бол Гватемалатай Тайван бол одоо энэ одоо гадаад одоо юу гэдэг юм бэ асуудлын холбоотой Хятадтай байхгүй. Тийм болох нь одоо гадаадын яамна одоо холбоо гэдэг одоо Хятад байдаггүй юм байна да. Гватемалагийн тэгээ одоо энэ элчин сайдгаач байдаггүй. Тийм болох нь виз авах боломж юу байхгүй. Тэгвэл тэр улсад явж исэн хүмүүс тэр газраас нэг урлаг ирдэг юм бол тэр урлагаар одоо онгоцын техник аваад тэгээд шууд явдаг юм байна да. Тэгвэл тийм нэг боломж байна гэд. Тэгээд би одоо хуцас солиод бүр одоо нүдэн шил ийм хар нүдэн шил зүгээд Харын хувцас өмснө та. Харын хувцас гэдэг юм бо жирийн одоо хүнээ хувцас өмсөд ийм нэг сахал махал төвөөд бүр тийм хийгээд тэгээд нууцаар бидэн 5 хүн гараад явсан да. Тэгээд тэр үед бүр их аюултай байсан. Тэгжээж арай одоо гараад одоо Гватемалад хүрсэн. Далай богдтой та яаж харилцдаг вэ? Тэгээд одоо яг хоо би Гватемалад хүрсэн дараа нэг сар суугаад бас Гватемалад виз гуулчихсан шүү дээ. Миний виз одоо бас хүчгүй болчихсан. Тэгээд дахиад виз сонгох тийм одоо боломж байхгүй гэдэг. Тэгэд аргаан бараад тэгэд яах юм бэ гэд тэгээд далай богдтой холбоотой байсан байдаг. Тэгсэн чинь далай богдын төлөөлөгч нар бол Вашингтон ДС-д байгаа тэр үед бол тэгээд холбоо төвөөд далай богдоос их энийг анхаарад тэгээд далай богдоо бол өөрийн төлөөлөгч нарт хэлсэн бас Америкийн засгийн газарч хэлсэн байлгүй да. Тэгээд
Америкийн засгийн газартай далай богдын холбоогоос надад урлаг ирүүлээд тэгээд би Америкт яваад цагаалчлаад тэгээ анхан тэр хүрсэн өдөр далай богдтой мөргөх тийм завшаанд гарсан. Тэр бол би бүр багтаан байхад би сая хэлжсэн 50 хэдэн онд гүмбүм дээр байх дээр далай богд анх удаа 1954 онд байсан байх уу. Гүмбүнд хуурсан байдгүй юу. Тэгэхээр миний ээж аав төврээд яваад мөргөөд тэгээд би бас мөргсөн би санжаан да би баг байна тэгэхээр нэг 6 4 5 хүртэл байна. Тэгвэл чи би нэг заахан санжаан тийм сүүлд бүр уулзаагүй. Тэгээд одоо 40 жилийн бараг дараа л байна да. Тэгээд Нью-Йоркт одоо анх удаа далай богдыг мөргөх одоо далай богдод мөргөх юм завшаан гараад тэгээд мөргөөд уулзсан да. Таныг цагаажиж гарахад ээж аав чинь тааллуулсан байсан уу эсвэл нутагтаа үлдсэн үү? Таалуулсан байгаа. Миний аав бол яг хуу 58 онд би сая хэлжсэн тэр хэцүү үед одоо барайд шорон тавьсан. Шорон тавьдаг шалтгаан юу ангуул ажаагийн аав бай ингээд ийм нэг шалтгаан шорон тавиа. Тэгээд шоронд нас орчихсон юм да. Тэгээ хаана нас орсон ч мэдэхгүй. Тэгээ шоронд яваад чи дахиад ирээгүй. Миний ээж бол одоо бараг болоод нэг 20 хэдэн жил болж байна. Тэгэхээр би гарч яхад ээж аваагаа юу ч гинж байсангүй. Гүйлч би ах トゥ олон хүн байсан. Ондоо ах トゥ нэр бол байгаа да. Тэгээ нэг хүнд ч хэлээгүй бүр нууцаар гараад явсан байдгүй. Тэр ах トゥ нар ч одоо сайн байдаг уу? Юу гэнэ? Ах トゥ нар чинь одоо амар тайван байж чадсан уу? Байж байгаа. Одоо зүгээр нэг заахан юу л да. Тэр хүмүүс бол надтай их холбоог байхгүй. Миний яг төрсэн ах トゥ нар байж малчихгүй байгаа да. Малчин хүн болох арай зүгээр. Гүйлч одоо өнөөдөрх нөхцөлөөр бол би уцаар ярьцдаг бай да. Ярих нь тэднийг бас зовоогоод та нар одоо холбоотой байна уу юу хэлж ингээ тэгээс уунштай. Утсын чинж байгаа нэг талаас тийм болох нь би нэг ярьдаг бай да. Уцаар ярьдаггүй юу? Загтал магтаар харилцсан гэсэн. Үгүй юу болохгүй. Одоо бас хүмүүс явах дээр нэг өгмөг дамжуулаад тэгдэг да нэг амрын асуух юм тийм л хийдэг. Тинээс өлөө одоо нэг мэдчил байгаа холбоо тавьдаг байл да. Та нутгаа сандгүй. Нутгаа сандаа нутгаа санахгүй хүн байхгүй шүү дээ. Би Америкт цагаалчилсан дараа одоо би цагаалчлаад Америкт бараг 15 жил 16 жил болж байна. Анх тэнд байсан 2 жил бол бүр нэг талаас нутгаа санаад нэг талаас бүр их маш их айсан. Хаагаад одоо улсын асуудал их хэцүү шүү дээ. Би гагцсан одоо энэ бурхан шажинаа одоо ийм дарга байсан биш. Одоо залуучуудын дарга бас залуучуудын холбоог бас байгаа гэтэл би тийм дарга бас байсан. Тэр дарга дотор одоо жишээлбэл одоо дээд одоо энэ өмнөх одоо гтийн ерөнхийлөгч байсан Хужин Тав гэж байгаа шүү дээ. Хужин Тав бол тэр залуучуудын дарга байсан байдгүй юу? Бидний хамт хураад мэддэг. Одоо энэ ерөнхий сайд болж ирсэн гтийн юу гэдэг вэ? Ликочанга байгаа шүү дээ. Тэр бас тэр холбоод байсан. Бидний бол бүр таньдаг байсан байдгүй юу? Тийм болох нь би одоо тийм дарга одоо бас нэг одоо эрхгээ байхгүй гүйлч одоо зүгээр нэг одоо үзэлт гэдэг юм бо тийм дарга зүүндэн байгаа да. Тийм болох нь тийм олон нэртэй болох нь би одоо игээд цогтод гарчсан болох нь бас их аюултай байдгүй юу. Нэг талаас нэг талаас бас хүнтэй холбоо тавьж чадахгүй, хоёр талаас нутгаа санаад 2 жил зэрэг бүр одоо зүүд мүдэн банк зүүдлээд одоо нутгатаа нь явж ангих шинг барчглаа гэх шиг одоо гарч чадахгүй одоо тийм зүүд бүр одоо игээд зүүдлээ суусан да. Тэгээ 2 жилийн дараагаас заахан дассан бууч одоо зүгээр болсон. Хятадын засгийн газар таны араас хөөцөлдөг үү? Харин би гараад ирсэн дараа далай богдод анх удаа Нью-Йоркт одоо уулзалт хийсэн байдгүй юу. Тэгсэн чинь далай богдод надад анх удаа би бол одоо далай богдыг одоо гитэн засгийн газараас одоо бүр хэцүү асуудлаар гаргачихсан шүү дээ. Одоо тэгээд энтэгт байгаа одоо гөрхөн мэнэ багш бол өөрийн нутаг гээд байхгүй буцчихдаггүй тийм асуудал. Тэгээд өдөржингөө муу юм хэлээ загнаас суудаг болох нь их гитэн засаг гэх нь их ошоотой ууртай байдаг юм гээ тэгээд бодож л байлаа да. Тэгсэн чинь тийм биш. Тэгээд далай богдоос надад юу гэхлээг бол одоо та одоо гараад ирсэн сайн байна. Нэг талаас хоёр талаас одоо муу юм битгий хий. Муу юм битгий хэлээ. Тэр засгийн газар үнэнээр нь хэлэх хэрэгтэй да. Гүйлчиг одоо нэг хэрэг хэрэггүй юм дээр загнаад муу юм хэлээд онцгүй. Тэгтэл одоо та гараа ирсэн болох нь одоо энэ та бол өмнө гитэн засгийн газар бас ажил хийжсэн шүү дээ. Ийм болох нь холбоо байлгүй да. Тэгвэл та дахиад эргээд захаа бичихгүй юу?
захиа бичээд одоо бидний Хятадын засгийн газар руу. Хятадын засгийн газар. Тэгээд одоо дахиад одоо холбоогийн гээд юу хийхгүй юу? Би бол холбоо тавих гэж л байгаа. Ямар аргаар бол ч одоо Хятадын засгийн газартай холбоо тавьждаг юм бол ярилцчээж одоо энэ Хятадын төвдийн асуудлыг одоо сайхан болгоё гэж бодож л байгаа гээ надад хэлсэн байдгүй юу. Тэгсэн чинь тэгээд багшийг хэлэх нь бидэн бол бурхан шажин шүтжсэн хүмүүс багшийг бүр их хөндлөх ёстой. Ээж аавгээд их хөндлөх хэрэгтэй. Багш бол түүнээс үл одоо хөндлөх хэрэгтэй. Тэгээ багшийн захиа гэх дээр одоо яавалчиг сайхан хөндлөх хэрэгтэй гээд тэгээ би бас эргээд одоо бүр нүдэн анжиж бас Хятадын засгийн дарга Жанземийн одоо өмнө нь юу байлаа шүү дээ, ерөнхийлөгч байлаа шүү дээ. Би Жанземинд захиа бичсэн. Жанземин би таньдаг да. Тэгээд захиа бичсэн чинь хариуч ирсэн. Тэгээд одоо би захиа бичих дээр одоо далай богдоо бол игээ дахиад нутгадаа харах юм хүсэл байна. Тэгээд одоо энэ төвдийн одоо энэ асуудлыг бол сайхан суужиж ярих юм гэж бодож л байна. Тэгвэл одоо яаж одоо бид энэ асуудлыг юу хийх вэ гэдэг би игээ захиа бичсэн да. Захиа бичих дээр хариу дээр бол тэр хариуцлага дээр тэрийн асуудлыг хэлээгүй. Тэгээд одоо хариулцаагүй. Тэгээд та юу гэдэг гадаа хэлэхгүйгээр засгийн газар хэлэхгүйгээр гараад явсан бай. Одоо та их ийм их алдартай ийм их ноён байсан хүн байлаа шүү. Бидний засгийн газраас таны их итгэл жасан та игээд гараад явсан энэ их муу байна. Тэгвэл та бидэнтэй холбоо төв. Одоо юм битгий хэл. Нууцаар одоо мөн дахиад чимээгүй хүрээд ирвэл бидэн таны одоо энэ ноён гэдгийн буучгийн энэ чалгыг бас хадгалж л байя гэдэг игээ захиа ирсэн да. Тэгэхнээ одоо далай богдын би хэлжсэн одоо төвдийн асуудал байна. Бурхан шажны асуудал байна. Одоо манай үндэстний асуудал байна. Иймийг шийдвэрэхгүй би гагцсан одоо би өөрийн биегээ бодож исэн биш та. Би гагцсан өөрийн биегээ бодож явал тэнд сууж явал надад амар байдгүй юу. Одоо надад мөнгө байна, шав байна. Тэгээд их одоо өндөр одоо тийм ноён болох тийм боломж байна. Би тэнийг бодож ирсэнгүй. Би одоо өөрийн шашингаа бодож яасан. Өөрийн олон ард түмэнгээ бодож яасан. Тийм болоод тэгээд аргаан бараад игээ гараа ирсэн юм да. Тийм болох нь энэ далай богдын тухай манай бурхан шашны асуудал иймэг зөвшөөр байхгүй бол би ганцаараа буцаад онцгүй гэдэг би хариулсангүй. Бичиг ирсэн да. Та Монголд очих нь нутагтаа харьсан юм шиг сайхан байдаг, аав ээжийг мань санагдуулдаг гэж нэг ярьцлага өгсөн байсан. Тийм. Тэр үнэн. Тэгээд би одоо өөрийн нутагт одоо улс төрийн ийм асуудлаар одоо дахиад цагаалжсан болох дахиад нутагтаа буцаж чадахгүй шүү дээ. Тийм болох нь нутгаа их санддаг. Гүйлчиг одоо ондоо газар хаа явчихна гэх тэгээд судлах одоо Монголд л айлчлахаа юу гэдэг 2006 онд анх удаа Монголд айлчилсан юм. Монголд айлчилсан чинь Монголд их сайхан байсан надад их таалагдсан. Яг бол би онгоцын буудлын буух дээр тэр юм хэлэх дээр монгол хэлээр хэлж байдаг юу. Ийм одоо нэг газар ч байхгүй. Энэ монголчууд бүр их сайхан бодох хэрэгтэй гэж би бодож байна. Яг бол өөрийн хэлээр өөрийн нутаг дээр чөлөөтэй хэлж чадах энэ бол игээд өөрийн одоо соёл сургуулийг игээд баталж чадах газар энэ бол их чухал их ховор байдаггүй юу. За өвөр Монгол гэдэг зүүндэн байгаа. Өвөр Монгол бол монгол хүмүүс гүйлж монголоор чөлөөтэй хэлж чадахгүй. Нэг засгийн газар явал яавалж хэтээр ярих хэрэгтэй. Төвд хүнгээ бас байгаа. Төвдөр ярьж чадахгүй. Засгийн газар явдаг юм бо нэг албаар нэг юм хэлүүд яавалж хэтэд үзгээр бичих хэрэгтэй. Манай Монголд бол өөрийн соёл сургууль бүр игээ үлдээ сууж байгаа шүү дээ. Энийг бол ямар хүн бол дээр одоо ноён хүн болж байсан. Дор одоо оюутан байгуулж энийг сайхан бодох гэж бодож байна да. Тэгэхээр надад бол яах вэ энэ их таалагдсан. Тэгээд одоо би Монгол нутагтай сайхан юу хийгээ. Тэгээд хөдөө мэдээ явсан чинь хөдөө бүр Монгол гэрд амьдралдаг. Тэгээд одоо хүн ирэх нь өмнөөс дээж өргөө дээж цацдаг. Тэгээд дотор явах нь дээр суугаад хомор суулгаад цайг хийдэг. Тэр бүр би багтаа манай нутагт баг тийм байсан. Тэр цугийн санаад их сайхан байна гэдгийг бодлоо да. Та Монголд хэд удаа ирж байна? Одоо би нэг 9 буу 10 удаа ч ирж байна да. 2006-наас эхлээд нэг жилийн нэг удаа ирдэг. За. Таныг сая Монголын цусны өвчтөе хүүхдүүдэд эмнэлэг барьж өгсөнд
хүмүүс монголчууд маш их талархалтай За, байгаа. за. Тэр санааг та анх яаж олсон юм бэ? Сувраг бүтээхийн оронд хүүхдэд эмнэлэг барьж өгвөл улам их буян арвж гэнэ гэж та хэлсэн байсан. Тийм нэг юм хэлсэн. Би өрөөнд ч тэгээ бодоо суудаг да. Яг гэхээр одоо баруунд бол Америкт жишээл Америкт бол би амьдарч байсан. Америкт бол одоо зүгээр годомжид амьдарч байсан хүн бас байгаа. Байвал тэр хүмүүст бас нэг холбоо байдаг юм байна. Үйл хөдлөг гэхээр одоо даарч гэхэд бас нэг түр суух газар бэлтгэлийнхаа бууч бас нэг хоол өгдөг юм буу тийм байна. Тэр үед би Монгол ирсэн чинь Монгол их сайхан хөгжижил байлаа да. Гүйлч бас сул талч зүүндээ байна ш та. Гэр хорооллын удгийн бол зүүндээ асуудалтай ш та. За тэнийг би одоо хэлэх хэрэггүй да. Тэгэхээр гудамжид бас хүн байна. Тэгсэн би тэнийг дураагаад одоо гудамжид байсан хүмүүст нэг хоол өгье ийм нэг юм бэлтгэл хийсэн байдгүй юу. Тэгсэн чинь гудамжийн хүмүүстэй бидэнд холбоо тавьж чадахгүй. Тэднийг дуудах нь тэдний айхад ирэхгүй. Сум хідээс бас тэнийг хүлээгээд авч чадахгүй. Нэг хэмэргэн хүрээд ирчихвэл гаргаж чадахгүй. Тийм болохнаа тэдэнд холбоо тавьждаггүй. Тэгээд нэг буян хийгээд хийчихсэнгүй да. Тэгсэн анхны сүүлд одоо тэгээ хүмүүс яах вэ гэд одоо та нар ийм буян хийх юм бол өөрөөсөө нэг юм хийхгүй нэг эмнэлэг гэдэм бууч нэг цусгуртын буу нэг эмнэлэг барих юм буу нэг юм хийхгүй юу гэсэн байдгүй юу. Тэгсэн миний нэг хэдүү шавнар байсан тэдэн болов за тэгвэл бидний хэдүүлээрээ хамт юу хийж байгаа та одоо толгойлчлаад юу хий бидний болов нэг захан андуу хураагаад нэг эмнэлэг барьгаа ийм нэг хэлчихсэн да. Зүгээр одоо тэр үед тийм нэг эмнэлэг барьгаа хэлсэн биш одоо нэг судлал хийгаагүй бодоогүй. Тэгэхээр яг хуу тухайн үеийн одоо засгийн газраас чи их сайхан хүлээгээд авсаа. Тэгээ Улаанбаатараас одоо Улаанбаатарын одоо хотын дэд дарга байсан Баатар зоргоо. Тэгээд одоо мөн ярмагт нэг газар өгсаа. Газар өгөөд за та нарын эмнэлэг барьдаг юм болоо энд барь гэдэг игээд тэр зөвшөөр мөшөр ямааш их хурдан бүтээгээд өгсөн байдгүй юу. Тэгсэн за тэнд нэмлэг барья гэдэг игээд эхэлсэн да. Тэгсэн чинь сүүлд одоо төвийн шугамд холбогдоогүй газар байсан уу? Тийм тэнд одоо юу ч байхгүй тэгээд улаан байхгүй нөхцөл юу ч байхгүй ш та. Тав цахилгаан юу ч байсангүй. Тэгээд барьчихдаггүй. Тэгээд би өөрөө ч эмчхэн биш та. Тэгээд одоо эмнэлэг барьж ингээд тэгээд жоохон барийг ихтер яаж барьдаг мэдэхгүй ш та. Тэгсэн чинь сүүлд одоо эрүүл мэндийн яамнаас одоо эхнэлгсийн төвд тэр юу гэвэл хүүхдийн хавдрын энэ тас хэсэг бол их сул байна. Энэ дээр та нар буян хийдэг юм бол сайн байна гэд. Тэгээд тэнд одоо тус хүрээд эмнэлэг барихаар төвсөн да. Тэгээд эхэлсэн юм аа. Энэ анх одоо түүхний юм байгаа. Хэдэн жилийн дотор барив нэрлээ? Одоо нэг 2 жил үлээш 3 жил арай хүрээгүй игээд барьчихсан. Анх барьж байхдаа энэ бас их төвтэй байсан. Одоо эрүүл мэндийн сайдаас одоо яамнаас одоо тэр Ламбагва тэр үед тухайн үед сайд байсан да. Тэгээд хэлээд одоо 3 давхар баашин барихгүй юу? 3 давхар баашин бариад 2 давхрын эмнэлэгт бэлэгл 1 давхрын та нар одоо тэгээд буйна ажил хийгээд эзлээд тэгсэн байдаг үү? Тэгсэн бидний 3 давхрын баашин барийг гэдэг судалсан чинь одоо энэ хавдрын хүүхд хавдралтай өвчтөндөө байгаа ш та энэ их хурдан хэмжээгээр игээд өсчил байна да. Тэгвэл нэг 2 давхар барьдаг юм бол нэг 20-од хүүхд биш багтахгүй юм байна. Тэгээд тэр боломж байхгүй ингээд бид нь өөрөөсөө бодож яагаад нэг 6 давхар тэгвэл нэг 50 хүүхдийн ортой ийм нэг эмнэлэг барья гэж шийдлээд эхэлсэн. Тэгж байгаа барьж байгаад одоо тэр 6 давхар гэжсэн тэр одоо бас 2 баашин болчихсон. Одоо бол одоо 2 баашин барьчихсан байгаа. Тэгээд одоо дотор нь одоо тоног төхөөрөмжтэй бүр одоо мис заслын газар одоо нирана тасга гэдэг бүр байсан юм хийчихлээ. Цусны хавдрын одоо энэ эмнэлгийг барихад манай засгийн газраас мөнгө амлаад тэгээ тэр мөнгөнийхөө талын өгөөгүй юм уу эсвэл бүгдийг өгөөгүй байгаа юм уу? Би тийм мэдээлэл авсан. За одоо яг анх энийг барийг гэхээр одоо 6 давхар гэж бид нэг сая хэллээ шүү дээ. Одоо тэгээд тэр дорхиг одоо сурантай тоолоод 7 давхар байна да. Тэгсэн чинь энэ 7 давхар баашин барийг гэхээр одоо нэг 4 тэрбум одоо төгрөгийн ийм одоо төсөл гарсан да. Тэгэхээр тэр тухайн үед тоолсон бол одоо нэг 2 сая доллар л байх юм байна.
Тэгвэл одоо би бол нэг хандивар одоо игээ цуглуулж асан. Би өөрийн нэг заахан мөнгө сөнгөнч тэр дотор нийлүүлсэн. Тэгээд одоо шавнарч нэг заахан мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд одоо засахын газраас нэг цус хөрхлөө гэд бас игээд юу хийсэн юм да. Тэгсэн тэр үед бол Батбаяр гишүүнгээ миний бас нэг шав байгаа, найзч байгаа. Тэр бол их хурлын гишүүн байсан. Тэгээ их хурлын нэг бас нэг боломжтой мөнгө байх юм байна да төслөв. Тэгээ тэр нэг 500 сая төгрөг гаргасан да. Гаргасан чинь тэр үед тэрийг бид энэ асал дээр хэрэглэж болохгүй. Яагаад гэхээр тэр нэг засахын газар 500 саяас ойд бол яавалч нэг тендер зарах ёстой байсан юм. Тэгээ манай тэр барилгын компани бол тэргүүн чанцал гэдэг нэг компани байсан. Тэр буянаар хий гэж яддаг юу. Тэрхэн тэр тендер зардаг юм бол ямар хүнд очих юм бай мэдэхгүй. Тэгвэл би бас ирэхгүй болчих юм ста. Тэгээ барьчихдаггүй юм байна. Тэрийг одоо барилгын дотор явуулсангүй. Тэр мөнгөөр бол нэг одоо нэг зурган мурга хийж яадаг юм бууч бас нэг тоноо төхөөрөмж хэрэгтэй гэсэн тийм аваад тэгээд юу хийчихлээ да. Тэгээд одоо эхэлсэн. Эхлээд юу хийх дээр бол гол нь бол одоо энэ цэвэр хандивар босгосон да. Тэгээд нодлон одоо 2013 онд бас одоо манай хэдүү нааз нар шавнар одоо их хурлд одоо игээд көсөл гаргаад одоо их хурлын гишүүчээс гар үсэг бичээд бас нэг мөнгө юу хийх юм байна да. Тэгсэн чинь нэг 400 сая одоо өгөхөр игээд гарсан. Тэгээ гарсан чинь бас энэ дотор нэг сонирн болчихлаа. Ягаад гэхээр одоо манай энэ эмнэлэг игээ барьж байгаа ш та. Анхаа удаа 3 давхар гэж хэлж яддаг. 3 давхар чинь 6 давхар болчихлаа. 6 давхар болчихээ тэгэхээр эмнэлгээс бас хүсэл төвөөд одоо энэ дотор Мирана хэсэг оруул, Мисцаслын хэсэг оруул бас нэг ийм тийм тэгээд хэлээ ирэхээр би өмнө нь бодож байсан энэ дотор бүр багтахгүй болчихсон. Тэгээд манай энэ одоо орчин үеийн бас нэг заахан стандарт шиг юм сайхан болж байгаа да. Сайхан нар барьж байгаа. Тийм болох нь нөхцөл нь тийм сайхан болоод тэгээд улсаас юу хийжсэн одоо ерөнхий сайдын нэг төсөлбөр орж исэн ангог манай энэ эмнэг дээр суулгахаар төвчсөн. Тэгэхээр бидэн баялаа тэрнийг суулгая гэдэг. Тэгээд нэг давхрын дээр гаргая гэдэг. Нэг давхар дээр цэжгээр төвөх гэж яах дээр тэрийг бас хажууд нэг хамт нэг мөнгө байх юм байна да. Тэрийг заслын хийжсэн. Тэр мөнгө байхгүй болчихсон. Ягаад одоо тэр би сайхан мэдэхгүй нэг цаг дээр юу хийчихсэн барьчихсангүй юм буу яасан би. Тэгсэн чинь манай одоо өгөх гэжсэн тэр мөнгийг тэрэн дотор төр хэрэгжилсэн байдаггүй юу хагсын бараг нэг 200 сая юм бууч 100 сая үлээчтэй хэрэгжилсэн да. Тэгчгээд тиймэр хэрэгжилчгээд бидэнд өгөх гэжсэн 4 сая бол одоо гартал хүрээлгүй байна да. Тэгээ би одоо тэрийг одоо засгийн газраас хордон тэрийг одоо шийдлээд бидэнд өгөхгүй юу гэж хүсэлжил байгаа да. Гүйлчиг одоо засгийн газраас игээд энийг анхаарсан дээр би их маш баярлал байгаа да. Бас өөр одоо хандив өргөн гिचгээд өгж амжаагүй хүмүүс хандиваа өгчхөөрэй гэж та нээлтэн дээр хэлжсэн. Тэр засгийн газрыг хэлсэн үү эсвэл бас өөр засгийн газрыг хэлжил байгаа. Тэгээ бас ондон хүмүүст ч хэлжил байгаа да. Ондон хүмүүс бол яг хуу бигээ хэлсэн. Энэ нийт одоо нэг 200 юу гэвэл 2 сая ийм төслөөр 2 сая долларын ийм юугаар явж байгаа шүү дээ. Одоо планер явж байгаа. Гүйлчиг одоох юу хийсэн барилгын бол 2 барилга болчихсон гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр дотор Нирана хэсэг одоо тоног төхөөрөмж зүүндээ юм орчсон байгаа. Их сайхнаар барьсан байгаа. Тэр дотор нөхцөл бол одоо орчин үеийн бараг нэг стандарт тийм болчихсон байгаа. Тийм болох нь бидний нэг 2 сая гэжсэн төсөл бараг нэг 3 сая 50 үл юм буу 500 үл юм буу тийм зэрэг мөнгө зарчсан байгаа. Энэ мөнгө ханаас ирлээ гэвэл одоо бараг нэг одоо 180 90% бол хандив цэвэр хандив. Энэ 180 85-аас 90%-ийн энэ хандив дотроос гадаадаас ирсэн бол их хагасан байгаа. 70% нь одоо Тайван намын шавнар, Сингапурын шавнар, тэгээд одоо Хонконгд байсан, Китайд байсан шавнар. Тэгээд түүн дээр Монголд байсан ард түмэн. Адил бас гадаад улсад байсан монголчууд бас их арга хэмжээнд одоо хандивын ийм арга хэмжээнд их юу хийгээд бас мөнгө нийлүүлсэн. Одоо улсын тэр нэг 400 сая одоо нэг 200 мянган үлээ шиг одоо энэ мөнгөний
бас ханч их юу хийж байна ш та зөрөө гарч л байна да одоо долларын тэр одоо яаж тоолдог мэдээ 200 сая 200 мянган үлэшиг доллар л байна да. Энэ орчдгийн болвол энэ бараг нэг 110% байгаа. Тийм болоод игээд явж л байгаа. Тэгвэл би бас нэг заах нь одоо энэ дээр бас нэг найз гартаас нэг заасан мөнгө зээлээд бас энийг одоо сайхан дуусгахын төлөө игсэн байгаа да. Тэгвэл би хэлж яддаг нь юу ангуул засгийн газраас одоо анхаарахгүй юу? Та нар төрүүлээд өгсөн гэсэн амлсан маань та нар угаад ирээ. Сүүл бол бас та нар анхаарч яг бол энэ хүүхдийн хамтрал бол миний одоо хэрэг биш. Олон нийт ард түмний хэрэг байна. Улсын одоо төрийн одоо юу байгаа ш та үүрэг байгаа ш та. Тийм болох нь харуул та нар хариуцах хэрэгтэйгээ игээ хүсэлж байгаа. Нэг хоёроос бол энэ дээр ард түмэн бол жоохон сайн. Ард түмэн болвол ч өврийн нэг заахан биш байхгүй бол ч тэр хандиваа өргөө. Тэгээ би хэлж байгаа. Та нэг сая доллар өгчсөн бол танай тэр буян бол одоо сүмбэр үйл шиг ийм их том байна гэд. Та нэг төгрөг биш өгөөгүй бол ч одоо сүм далайд тусгаал төгөөд энэ буян бол хизээд бол ч байх юм буянтай байна гэ би игээ хүмүүст хэлж л байгаа. Тэр нэг хоёроос бол энэ дотор бол одоо өдрийн бас нэг цалмын ингээ ийм нэг хөдөлгөөн явуулж л байгаа. Одоо зарим газраас игээд өгсөн. Жишээлбэл эхний хөсгийн түгээс тэр нэг 1000 үлэшиг хүнтэй байх юм байна да. Одоо нэг сувлагчтай, эмчтэй нийлээ тийм зэрэг байна. Тэд нэг өдрийн цалин гэдэг бидэнд хандуулсан. Тэр Эрдэнэтийн тэр юу байгаа ш та. Эрдэнэ үйлдвэргээ байгаа ш та. Тэр бас нэг өдрийн цалмын тийм буян өгж байгаа. Түүн дээр тэр захирлчин тэр өдөр ирээд даваас руугаа надад одоо бас 50 сая гээд хандуулъя гэгээ бас амласан. Бас нэг үцээ сургууль гэх тийм нэг сургууль байна. Тэр сургуулийн бас бүр бага хугацаанд нэг өдрийн цалмыг игээд бас хандуулсан. Нэг 6 сая үлэшиг игээд юу хийгээд өгсөн. Тэгвэл би нэг хүсэлж яадаг гэдэг юм бөө урайлж яадаг юу ангуул одоо манай Монголд бол том компани зүүндэн байгаа. Том үйлдвэр бас зүүндэн байгаа. Тэгээд түр бас юу гэдэг юм байгуул бас зүүндэн байгаа ш та. Эдэн бол нэг өдрийн цалингаа ийм буян хийхгүй юу гэдгийг бодож байна. Энэ хандив игээд өгдөг бол би энээр юу хийнэ гэвэл одоо олон нийт надад итгэлээд игээд энэ олон нийтийн буяндаа миний өөрийн буян биш. Олон нийтийн буян миний бигээр дамжуулаад игээд ийм сайхан бүтчихсэн ш та. Энэ олон нийт намайг итгэлсэн гэсэн үг ш та тийм ээ. Тийм болох нь та нар игээд надад игээд юу хандив сайхан өгдөг юм бол бид энэ дууссангүй юм сайхан дуусгах юм хийя. Тэгээд тийм дээр давхар одоо юу гэдэг юм бэ үргэлжилж бас одоо буянаа хэрэг игээд яваад хийя гэдэг игээд олон нийт игээ урайж л байгаа да. Таны энэ уриалгыг бас манай телевизийнхэн хүлээж авах хаа. Тэгээд нэг өдрийнхөө цалин бас хандуулах байхаа ямар ч байсан телевизийнхэндээ уриалаад бид мөтгөн хандиваа өгнөө гэд танд бас хэлье. Тэгээд одоо манай Монгол улсад би ингэж боддیں۔ Мөнгөний төлөө, албан тушаалын төлөө их явах юм аа. Хамаг цаг заваа тийшээ гарах. Инэрл нэнгүүсэл бяцлаглалд цагаа гаргаж байгаа нь асар цөөхөн манай монголчуудын дунд. Тийм учраас их ядарч байна. Их стресстэй, нервтэй байх боллоо. Тэгэхээр хүн өөрөө одоо ариусгахын тулд бусдад одоо хүндэтгэлтэй, тустай байхын тулд юу яах ёстой юм бэ? Одоо энэ бол би бодож яах нь одоо аргагүй. Яг бол Монгол бол одоо сайхан байна. Монголд би хэлжсэн нэг хүнтэй надад асууж яста. Монголд ядуу хүн байдгүй гэсэн. Одоо яах вэ? Монгол баянга хэлж чадахгүй. Гүйлч ядуу хүнгээч байхгүй да гэж тэгжл байна да. Чохон үнэн. Монголд нэг хүн бүр ядуу газрын одоо Африкийн бөөч тийм ядуу хүн ч байхгүй ш та. Гүйлч Монгол бол заах нь одоо бас одоо амьдрал дээр бас хөгжих хэрэгтэй тийм улс байдаггүй юу? Тийм болох нь одоо хөгжилсэн газар бол явуулч бас энэ тал бас заахан сул байх гэж бодож л байна да. Гүйлч би бодчихсон юу ангуул чохол нь юу ангуул өөрөө гагцаа одоо яаж одоо энэ миний амьдрал яа сайхан болох вэ? Би гагцаараа яаж жаргах вэ гэсэн игээд бодвол болохгүй гэж бодож л байна да. Олон нийт ард түмэнгээ бодоод өөрөө олон нийт ард түмний төлөө нэг заахын хийчдэг юм бол хийгээд хийчихдэггүй ч муу юм хийхгүйгээр тэгээс суудаг юм бол одоо энэ улсын их сайхан хөгжөөд их сайхан болно гэж бодчих л байна. Тэгвэл энэ игээд
олон нийтэд ард түмэн нэг одоо жишээлбэл бидний хоол идэн штэ бидний бурхан шажны тийм ёс байдаг юм да. Бурхан шажин энэ хоол идэхээс өмнө нэг дээж өргөж ингээд нэг ном уншдаг юм да. Тэгэхээр хүмүүс асуудаг үе та нар энэ юу л ийм нэг ном уншаад энэ ямар утга юуг л уншиж байгаа гэд би хэлсэн юм а. Энэ олон нийт ард түмнийг мартахгүйн тулд хоол идэхээс өмнө энэ олон нийтийн ачаар би нэг хоол идэх юм байна. Одоо энэ буйны та нарт дахиад игээд буцаая гэгээ нэг ерөөл төвдөг юм аа гэх тэр шиг одоо олон нийтгээ нэг бодоо суудаг юм бол явуулч нэг зах нэгэндээ хаартай тус хүрчдэг юм байна. Тус хүрчдэг юм бол нэгэнтэй одоо нинжи сэтгэлтэй ийм одоо заахан одоо хаартай ийм болох юм байна. Тэгвэл одоо адил энэ улс боловч их сайхан болох гэгээ ботж л байна да. Энэ бол би өөрөө нэг ерөөл төвдөг юм аа хэлсэн юм да. Ямар буян ер нь хамгийн их буян байд юм бэ? Үйлдэлээр хийсэн үйлийн буян уу? Эсвэл үг хэлээр хэлсэн буян уу? Эсвэл сэтгэлийн буян юм уу? Аль нь хамгийн сайн буян болд юм? Одоо аль аль нь бол том буян гэж бодож л байна да. Одоо энэ одоо сэтгэл бие хэллэр одоо аль буян хийсэн боловч сайхан буян байна гэж бодож байна. Гэвч одоо тухайн үед юу хэрэгтэй байна? Тэр их чухал гэж бодож байна. Одоо жишээлбэл манай одоо Монголд бол энэ хавдрын өвчин их асуудалтай ийм чухал болж байгаа шүү дээ. Тийм болох нь энэ дээр одоо би бас сайхан судал хийсэн чинь энэ дотор зүүн янз юм байна. Одоо жишээлбэл энэ дотроос хавдар дотроос энэ хүүхдийн элгийн хавдар дэлгэхэд дээр одоо гтийн юу гэдэг нь Монголын баг одоо номер 1 одоо нэг дугаарыг болж л байна да. Ийм болох дээр ийм дээр нэг тус хүрчдэг юм бол өвлөө сайн байх гэж бодож байна. Би зөндөө хэлдэг. Суурга бариад бурхан бүтээдэг юм бол тэр буян их том гэж би итгэл байна. Гэвч сургууль бариад эмнэлэг барьдаг юм бол тэр буян баг гэж боддог вэ гэд. Тийм болох нь та нар одоо бас чухам амьдрал дээр тус хүрж яадаг юм нэг юм хийхгүй юу гэд би өөрөө чигээ боддог хүндэт ч тэгээ хэлдэг да. Бидний нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Тэгээ та Монголын ард түмэнд зориулаад нэг сайхан үг хэлэхгүй юу? Одоо би игээд үргэлжлүүлж хэлүүл мэн тэр үйл да. Одоо буян хийдэг юм бол гавцсан бурхан барих сураг барих гэсэн биш. Одоо эмнэлэг барьдаг юм буу сургаал барьдаг юм бол бас их том буян байна гэж энэ бодож байна. Тэгээд Монголын одоо ирээдүгэ боддог. Монголын ирээдүй бол Монголын залуучус, Монголын хүүхэд байна да. Монголын хүүхэд залуучусга бодвол тэрний эрүүл мэнд байна. Тэрийг сайхан анхаарахгүй юу гэдэг хэлж байна да. За танд их баярлалаа. Таны одоо Монголын ард түмний төлөө Монголын хүүхдүүдэд хийсэн буянг бол Монголын ард түмэн маш их талархаж байгаа. Таны тэгээд буян бол одоо сүн далаагаас гүн сүмбэр уулаас өндөр байх болтугай. Танд их баярлалаа гэж нэвтрүүлгээд дуусгая. Маш их баярлалаа. За